Сорхогтаан хатны тодломж. Аянгат. Соркаогтаан гэж уншиж бичих дуудахад хэцүү юм аа. Бид чинь сорхогтаан бихий хатан гэж дууддаг. Энэ сударт нэр нь урттаад байхаар нь сор хатан гिचгсэн. Та энэ хатны ажлын тухай тодолж өгөөч. Суучигл хатан. Залхуу ийм зангаас уулж хэл соёл эвдэрдэг юм да. Алтай язгуурын хэлний үгийн гол язгууруудыг та нарт мартуулахгүй гэж бид албаар хуучнаар нь бичүүлж байгааг анхаар. Бүртээ хатны удирдлагаар суралцаж, дараа нь түүнээс хөх төрмөсдийн сургуулийн шатсан буураас хагас шатсан болон ор үгүй болсон нам судруудыг буцаан сэргийх ажлыг Эзэн Чингис хаанаас авч ажилласан Соркаогтаан хатны өмнөх түүх ойлгомжтой. Харин хойших түүхийг тодлъя. Соркаогтаан хатан мөнх хаанд залагдаад мөнх хааныг бий барсны дараа Хувлаан дэргэд биш, ариг бүхийн дэргэд байж төр тушилцаж байсан. Ариг бүхийг хаан ширээнд залсан намар өөд болжээ. Нас өндөр болоод жамаараа өөд болсон. Нэгэн хөвгөнийхээ өхлийг үзээд сэтгэлээр их унсан. Хань нөхрөө алдлаа. Дараа нь бас хөвөн үрээ алдлаа гэд ихэн сэтгэл дааж чадаагүй. Инэл чаналснаасаа бие өвчнөд баригдаж өөд болжээ. Улаач хэдийж бас хүмүүн шүү дээ. Тиймээс хүмүүний зүрх сэтгэл инлэн шаналл байлгүй яах вэ? Харин түүнд шаналхгүй байна гэвэл хэцүү болно үсттэй. Аянгат. Жүндүүд хөвгүүдээ хэрхэн хүмүүнжүүлсэн нь бас сонирн байх. Суучгал хатан. Тийм. Аянгат. Нэгдүгээрт ном судраа янзалсан байна. Суучгал хатан. Чи тийм олон зүйл зэрэг хийж чадах уу? Өөртөө зүрлээд үзээч. Аянгат. Тийм ч юм уу? Тэр чинь нэрээ судар цэгцэлсэн шүү дээ. Бас хөвгүүдээ хүмүүнжүүлсэн юм шүү. Суучгал хатан. Чи судар хийж байхдаа хүүхдээ хүмүүнжүүлж чадаж байна уу? Судар гэдэг зүйл чинь хэр удаан бүтдгийг чи санаарай. Тиймээс олон зүйл гордоод байх хэрэггүй. Тэр чинь бас засагчаар ажиллаж байгаа юм чинь. Засгийнхаа завсраар хүүхдээ хүмүүнжүүлээд тэр завсраараа судар хийн гэхээр мөкөө хатан өөдлөөд жүндүүгийн засагчаар томилогдсон шүү дээ. Тэгээд наадахыг чинь хийж байхдаа хизээдээ цагаадагийн нутаг руу очиод сургууль байгуулад ирэв. Яагаад октийн сургуулийг тэнд байгуулав? Аянгат. Сорхогтаан хатны зарлагдан өртөөлүүлсэн хөх Монголын нүүдлийн соёлоор бадраах их засгийн алтан дээд гэрээ судраас би энэ хэсгийг тайлбарлуулж авах гээд байгаа юм. Чин чүү элэнд ар боорчүү өсвийн борохол тайчүү жүй бай уран каунгийн жүйэл мүл суу илдүй сорхан чүүэр өрөөдүй кау арквэ ирье дадай чүү кау ту иеэке жоржи цоо мөргүн нар гин гэд хідэн хүмүүний нэр байгаад байгаа. Тэгэхээр үүнийг орчин цагийнхан болохоор нэг засгийн газар байсан юм байна гэж ойлгоцгоод байгаа. Суучгал хатан. Шүүгчд гэж хэлж болно. 3 онолоор төр захиргаа зөв явж байгааг шүүж тунгаагчд. Засаг захиргааны хүмүүсийг үүлээ зөв хийж байгаа эсхийг шүүж тунгаадаг хүмүүс. Чиглэлд төрийн засагчд. Боорчуу гэхэд чинэлэг байхын засагч. Аянгат. Үйсийн борохуул гин. Суучгал хатан. За, борохуул жанжин болбоос элчин сайдын засагч. Аянгат. Тайчуу жүй байгин. Суучгал хатан. Жүй бай сайд. Хаан гарвалтай ноёд ихсийн засагч. Хааны шууд төрлийн ахын дүү нагц болоод хатам хүргэд гээд хаан угсаатай шууд толбогддог язгууртан гаралт тайж нарын их засагч. Хааны гэр бүлдэх асуудлыг шийдэх сайд. Аянгат. Уран каун жүйэл мүлгин. Суучгал хатан. Каулан хатан. Бүтэн нэрээрээ байна. Товчхондоо хулан гэж дуудагддаг. Тэгэхээр каулан гэд гол 3 үгийг нь хэлчихдэг юм. Кау элэн хатан. Урд засагч сайд. Дараагийнх нь сүүэл дүй сорхон чүвэр химээх чинь сорхон шар. Ирийн урыг хамаарагч. Ирийн ур гэдэгт шүлэг найрагч бас орон шүү. Эр хүмүүний урлаж болох нийгэмд хэрэгтэй урд үйг хамаарч байна. Аянгат. Эмэгтэйчүүдийг нь тусад нь аваад эрэгтэйчүүдийг нь тусад нь авчихдаг гэсэн үг үү? Суучгал хатан. Тэгсэн үгээ.
Учиг нь хоёулаа хамтдаа байх юм бол хатан хүмүүн эр хүмүүнтэй ойр байх аваас эзэн хаанд хардагдаж элдв учигт орооцолдох учраас тус тусдаа байдаг. Ийм дохид гүнжнэр бас байх тул эр хүмүүн тэднийг хүмүүнжүүлж болохгүй. Цэвэр онгон байдлыг хамгаалаад. Аянгат тийм ч юм уу өрөөдүй кавер куир ээ. Суучигл хатан өгөөдөө өрөөдүй шүү дээ. Аянгат өгөөдөө чин чүү илэнд байсан юм байна шүү дээ. Юу хийдэг байсан байх вэ? Суучигл хатан өрөөдүйн нэр нь харин кавер нь ажил нь бөө аранг хариуцагч засагч. Гэтэл энэ гол ажил нь онхолдоод унахаар бөө аран нь самуурхаас өөр яах вэ? Иймээс өөрийн байдлаас ичихгүй яах юм. Дараагийнх нь дадай буюу чиний илтгэр дүдээ. Аянгат эн чин чирби шүү дээ. Суучигл хатан тийм ээ. Тэгэхээр ордны үйл хэргийг хариуцагч сайд. Төөе эгээгээд цолн байна. Аянгат Жоржи цоо мөргүн нар. Суучигл хатан Жорж хэлмэрч. Аянгат гадаад хүмүүн юм уу? Суучигл хатан тийм хэлмэрч. Аянгат Жорж гэж ямар хүмүүн байсан юм? Суучигл хатан эзэн хааны хэл бичгийн сайд болно. Бид бас тэдний хэлийг баг зэрэг мэдгч гэсэн найруулга зүг хийхдээ яг тухайн орны хүмүүс шиг байж чадахгүй. Орос болоод Франц, Герман хэлнүүдийг сайтар мэднэ. Латин хэлийг бас сайтар мэднэ. Худалдаачин хүмүүн байсан учраас баруун зүгийн хэлнүүдийг мэднэ. Нөгөө талдаа нанхаад гаруулын хэлнүүдийг цоо мөргөн мэдэж байгаа тул баруун зүгэн хоёр талдаа идэл цоо мөргнүүд болно доо. Хэлэндээ цоо мөргөн, баруун зүгтээ олон хэлийг мэднэ. Алтан, сүм, тангууд улсын хэлийг чуу мөргөн мэднэ шүү дээ. Аянгат тэгтээ чуу мөргөн ч 3 байдаг уу? Суучигл хатан тийм. Аянгат чин чүү илэн гэдэг чинь сайд нарын танхим юм уу? Засагч нар байдаг. Суучигл хатан сайд нарыг засаж байдаг хүмүүс. Баг хурлын танхим нь. Өөрөөр хэлбэл толгойд нь байдаг цөөн хүмүүсээр бүрэн эрхийг гаргах чадaltaй хүмүүс. Сайд нарыг төлөөлөөд нэг хүмүүс суухад л тэр хурал бүтэж байдаг. Ийм хурлыг одоо юу гэдэг юм? Их хуралдаа гэх юм бол бүр тайж амбат, амбонгууд, засагч сайд нар ирж хуралдана. Харин баг хуралдаа буюу эднэр байх юм бол төрийн ерөнхий нураг бүтээж явна. Аянгат Юли чоо чай гэдэг нь Юли чуцаа юм уу? Суучигл хатан тийм. Аянгат маачиха. Суучигл хатан маачиха байна. Гадаадын эрдэмтэн хүмүүс. Аянгат чин чүйлэнг тараачихсан юм байна. Суучигл хатан ерөнхийдөө соёл боловсрал төр захиргаанд юу хэрэгтэй байдаг? Өнгөрсөн ирээдүй хоёрыг холбогч болж байсан өвгдийн их хурыг өөртөө хурааж чадсан тийм л хүмүүс юм. Аянгат тэгэхээр өгөөдөө чинь бөөгийн хамгийн том нь байсан гэхээр бүр багаасаа онготоо залсан юм уу? Суучигл хатан тийм ээ. Аянгат хааны хөвөө дотроос хамгийн их бөө чадaltaй нь байсан юм уу? Суучигл хатан үгүй. Хамгийн их завтай бөөн гэвэл зүгээр байх. Сургуульд багшлах гэж байгаа тул завтай байна. Мэдлэгтэн дээр завтайнууд нь. Энд үзэхүйц бөө ард байна. Тэд мэдлэгтэй бөгөөд завгүй учраас эзэн дээдсийг дагаж дайнд явж байгаа юм аа. Эрдэмтэн мөргөн угаасаа завтай нөхөд. Эрдэмтэн мөргөд гээд сэлэн байруулахгүй шүү дээ. Харин боорч өгөөдөө нар сэлэн барьж чадах ч гэсэн бусд нь заа гээд зав гаргаж өгсөн нөхөд. Аянгат яасан байлдах дуртай юм бэ? Уг нь би багш хийж бай. Чи байлд гээд юмар юм. Суучигл хатан боорчуг эзэн дээдс надад зэлмээ байхад чи үлдэж бай гэд үлдээж байгаа юм. Арнаа бэлтгэх чинь чухал үйл үсттэй. Гэтэл бүгд би багш болъё гэвэл яанам. Тэгвэл хэн байлдаж явах юм? Тийм учраас өөрс дотроосоо гаргаж үлдээсэн багш нар нь юм. Сайндаа биш, завтайдаа багшилсан.
Бусд нь зав гаргаж өгсөндөө багшилсан гэд ухчих. Аянгат орчин цагийн хүмүүс үнийг тайлахдаа доод талд нь худал өчсөн байна. Аруулаад боорчуу тайчуудын зэв, үшний борохул, урайхны зэлмээ гэд хулан хатныг урайхны зэлмээ болгочихж. Орчин цагаар ойлгож бодохдоо дээд талын хүмүүсийг урин кавын жуйл мүлийг урайхны зэлмээ болчихсон явж байна. Магад дуудлага ижил гэж таасан байх. Суужиг л хатан. Ямар ч зэлмээ байхгүй. Жуйл мүл гэхээр зэлмээ гэж байгаа юм байх та. Багшид 9 үрлэг байх нь байна. Гэхдээ тэд нарын хэн завтай араа хамгаалж үлдсэн нь багш хийнэ. Ил чооча гэдэг чинь юлуй чуцаа шүү дээ. Дадай атан күн дүдээ чирби. Ягаад би дүдээ чирби гэд байна вэ гэвэл тэр сургуулийг хамаарах хэвтүүл турхаг байна. Эзэн хаан энэ сургуулийг өөрийн биелүүгээс сэтгэсэн тул нэг турхагийг үлдээн шүү дээ. Тиймээс би дадайг дүдээ гэд байна. Харин дүдээ гэж та нар буруу уншдаг үз? Тэрнээс биш. Татаа тунгааг дадай атангүй гэж тэмдэглэдэггүй. Аянгат хэн гэж тэмдэглэдэг байсан бэ? Дүдээ атангүй гэдэг нь юу гэж байгаа юм? Суужиг л хатан. Дүдээ хүч гэсэн үг. Хүчний сургуульлагч гэж бие бэлдаржуулах багш гэдэг нэрээр явж байна. Тэгэхээр явж татаа тунгаа бие бэлдаржуулах багш байхгүй шүү дээ. Атан гэдэг чинь биеийг хүч болгох, ат тэмэшиг хүчжүүлэх гэсэн утгатай үг дээ. Аянгат атан тэмэшиг үү? Суужиг л хатан. Тийм. Тэрний атан гэдэг нь хүчийг олох, бэрэг олох гэсэн утгатай үг. Атанку гэвэл атинку, ат тэмэшиг хүчэд. Ин маш их орон зайн тодотгол. Күч нь хүүс зурлага байгаа үстэй. Дадаа нэртэй хүмүүн гэвэл тэнд дүдээл байна. Ил чуучаа гэдэг нь шууд галиглан бичсэн монгол бичгийн хэлбэр болно. Яагаад гэвэл юу гэдэг үсэг тэр үед байгаагүй. Тэгэхээр ил юу гэхээр яг тэр монгол бичгээр нэрийг нь гарган бичиж байгаа болно. Инхээр ер нь зөв бичиж байна уу үгүй юу гэдгийг нь монгол бичгээр галиглан биччихээд харсан нь дээрээ. Суужиг л хатан. Ямартайч татаа тунгааг датай цоо мөргөнгийн шүү дээ. Эцэг Чингисэл шоочороо та тунгаа гэж өгүүлбэр болгон инээдэг байсан. Датай цоо мөргөн гэвэл татаа тунгаа байна гэж сэтгэнэ. Тэгэхээр цоо мөргнүүдийн нэг. Аянгат цоо мэргэн, чоо мэргэн хоёр ч нүүр болчихож. Суужиг л хатан. Цоо мөргөн, Жоржийг цоо мөргөн гэж байгаа үстэй. Аянгат тийм. Суужиг л хатан. Чуу мэргэн, цоо мөргөн хоёр ондоо шүү. Хэрвээ замбын үлэнд маш гаргуу байвал цоо мөргөн. Газар тэнгэрийн үлийг холбож байвал чоо мөргөн. Хэрв арныг хамгаалах мөргөн бол чуу мөргөн. Тиймээс нэрийг сайтар ойлгож ухах хэрэгтэй. 3 өөр төрлийн мөргнүүд байгаа үстэй. 9 урлагийн нэр байх нь байна. Гэхдээ их сургуулийн багш дээр 9 урлагийн нэр тэрчлэн орсон гэх бас хэцүү юм аа. Чин чүү илэн сайд нь мөн бөгөөд тусдаа өөр өөрийн хамаарах түмэнтэй. Мөн 9 жигчэд сайд нарыг авч явна. Тиймээс яг бичсэн хүмүүнээс нь сайдар асуу. Яг хэнийг гэж нууцлж бичсэн. Хэн гэж андуураад алдах онохыг аль болохыг. Нэрийг албаар 1-2 үсгэн зөрүүтэй бичиж эсвэл дуудлага нь ондоошоод цээжлэгдэж болно. Бидний тэнд тэгж хэлдэг байсан. Их ойрхон чоо, цоо, чуугийн хооронд ялгаа бий учраас өнөө цагт цээжилж авахын алдас бий болж болно. Цээжилж байгаа хүмүүн нь үүнийг андуурч болно. Тэгэхээр бид цээжилснээр нь тэр байж магад гэж санвал учир зөрүүтэй гарч болно.